За сайн байцгаана уу? Намрын улирал энэ жил нэлээд урт болж байна тий. Сайхан налгаар, сайхан дулаахан байгаа учраас сэтгэл санаа хүртэл нэг тийм баяр хөөртэй байгаа. Яг жилийн өмнө манай янжаагч гарда хоёрын маань хурим болж исэн тий. Яг 2 жилийн өмнө болохоор төмрөх залаагч хоёрын маань хурим болж исэн. Яг энэ 11 сар ер нь бол манай цуглааны хувьд нөгөө гэрлэлтийн сар байжээ. За тэгээд өнөөдөр бас ингээ харсан чинь маш олон ирээгүй хүмүүс ирцгээсэн байна. Харахад маш их таатай, их сайхан байна. Тэгээд удаан уулзаагүй хүмүүсээ харсан чинь маш их гоё байна. Тэгээд та бүхнийг харахтаа маш их баяртай байгаа шүү. За тэгээд өнөөдөр эхлэл 17 дугаар бүлгийн 15-аас 27 дугаар ишлэлийг би та бүхэнд хуваалцах болно. Тэгээ би дуудаж өгье. Та бүхэн хараарай. Бурхан Авраамд чиний эхнэр Сараг хувьд чи түүний Сара биш. Сара гэж дуудахгүй. Харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг өрөөж түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж түүгээр үндснүүдийг бий болгох бөгөөд үндснүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэд Авраам нүрээрээ газар унан инээж 100 настай хүнд хүү төрнө гэж үү? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үгэж зүрхэн дотроо хэлжээ. Авраам бурханд Ишмаил таны өмнө амьдраасаа гэж хэлсэнд бурхан үгүй ээ. Чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. Ишмаилийн тухайд гэвэл би чиний үгийг сонслоо. Харагтун би түүнийг өрөөж, үржүүлэн, онцгой ихээр олшруулна. Тэрээр 12 ноён төрүүлж би түүнийг агуу том үндэстэн болгоно. Харин би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд бурхан Авраамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов. Авраам Ишмаил хүүгээ болон гэрээхэндээ төрсөн бүхнээ мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ гэрийнхнийхээ бүх эр хүйстэнг аваад яг тэр өдөртөө бурхны хэлсэн ёсоор тэрхийн арьсаа тануулжээ. Авраам тэрхийн арьсаа тануулахдаа 99 настай. Түүний хүү Ишмаил тэрхийн арьсаа тануулахдаа 13 настай байжээ. Тэр өдөртөө Авраам хийгээд түүний хүү Ишмаил ийхүү холцлуулжээ. Түүний гэрийнх нь түүний гэрт төрөсөд хийгээд гадны хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйстэн түүнтэй хамт голцлуулжээ гэж. За бид нар ойрын бүтэнсэ өдрүүдэд ер нь Авраамаас их суралцж байгаа тийм үү? Та нар Авраамыг маш сайн мэддэг боллоо. Тэр ямар асуудлуудыг туулж гарсан, бас ямар асуудалтай тулгарсан, тэдгээр бэрхшээлүүдийг яаж даван туулсан бүх зүйлийг хамтдаа үзэж байна. Тэгээд 12 дугаар бүлэг дээр Авраамыг дуудах үедээ бурхан хэд хэдэн амлалтыг өгсөн. Эхлээд ямар амлалтыг өглөө? Газар нутгийг амласан тий. Эцгийнхээ гэрээс гараад ирээ. Би чамайг газар оронтой болгож өгье. Хоёр дахь нь үр хүүхэдтэй болгож өгье. Чи үр хүүхэдгүй байна. Би чамд үр хүүхэдтэй болгож өгье. За нөгөөдх нь би чамтай гэрээ байгуулна. Би чамд асар их өрөөлийг түүгээр цутхан өгөх болно гэж тэр амласан. Гэвч яг энэ цаг мөч хүртэл явсаар л байсан. Нөгөө үр удам нь би болж гарч ирсэн үү? Үгүй. Хүүхэд өгнөө гэж хэлээд байгаа мөртлөө бурхан хийгээгүй л байсан. Харин яг энэ цаг мөчид бурхан амласнаа бүр тодорхойгоор хэлж байгаа. Өнөөдөр миний та бүхэнтэй хуваалцах сэдв бол тогтоосон цагт нь гэдэг. Өчигдөр манай өсвөрийн цуглааны бид нар хэд хэдэн зүйлээр санал бодлоо хуваалцаад сайхан чөлөөтэй ярилцсан. Ямар хоёр сэдв байсан бэ гэвэл тэр нь үн цэн гэж юу вэ? Нөгөө талаар нь амлалт гэж юу вэ гэсэн хоёр сэдвээр хуваалцсан. Тэг хүүхдүүдтэйгээ ярилцсны дараа хамгийн бүх хүүхдүүдийн хэлжсэн зүйл нь юу вэ гэвэл тэдний хувьд үн цэнтэй санагддаг нь эхлээд бурхан дараа нь гэр үлээ гэж тэд нар хэлжсэн. Тэгээд бид бурханы өмнө дандаа амлалтыг тавьдаг мөртлөө өөрсдөө амлалтандаа хүрэхэд хойрог байдаг.
Тэгсэн атлаа бурхан үргэлж бидэнд амласан амлалтаа биелүүлдэг талаар өчигдөр бид хуваалцсан. Хүүхдүүдийн хувьд үн цэнтэй санагддаг зүйл нь эцэг эх гэр бүл бас тэгээ бурхан байна. Харин та нарын хувьд үн цэнтэй санагддаг номер 1 тавьдаг тэдгээр зүйлсүүд тань юу вэ гэж. Авраамийн нэрийг сольсон байгаа. Авраам гэдэг нэртэйс. Харин дараад нь Авраам болон өөрчилсөн. Энэ нь болохоор юу судлахтай вэ гэвэл олон үндэсний эцэг юм аа гэсэн нэртэй болсон. Харин Сайрагийн нэрийг болохоор Сара хэмээн өөрчилсөн. Тэр нь гүнж гэдэг утгатай. Тэгээ би зүгээр бодсон л доо. Ер нь урд нь ч тэгж боддог л байсан юм. Юу гэвэл нэр маш учир жанцантай юм байна гэж. Нэр маш их хүмүүсийг тодорхойлдог тэр тодорхойлолт болж чаддсан байна гэсэн бодлыг надад бодогдуулсан. Өчигдөрчсэн. Яагаад Авраам байлгаж болоогүй юм? Авраамаар нь л явуулаад байж. Харин түүнийг олон үндэсний эцэг буюу би чамаар дамжуулан үр удам бий болгож цаашлаад чамаар ууглах итгэлийн хүмүүсийг бий болгоно гэж. Тэгээ би 1997 онд анх хүүхдийн цуглаанд очиж байсан Эрдэнэтэд. Тэгээ би нэг мартсан байсан чинь өчигдөр дахиж надад бурхан сануулсан. Би чамайг тэр цаг мөчөд дуудсан штэ уулна гэдгээ. Тэгээ би их жоохон хүүхдийн цуглаанд анх очиж байсан 97 онд. Тэгтээ би нэг дуу сурж ирсэн. Тэр дууг одоо хүртэл мэднэ. Юу гэхээр нөгөө Авраам эцэг олон хүүхдүүд нь Авраам эцэгтэй түүний нэгэн харин та мөнөөтийг бэл бидний дагаад хийчлээ юуч. За ямар ч ийм доо. Тэгээ яг энэ хэсгийг ингээд нөгөө хийж явахдаа тэр зүйл санаанд ороод тэгээ яг 1997 онд тэр жижигхэн бяцхан охин туулыг бурхан яг өөрийгөө таньж мэдүүлээд би бол бурхан юм аа гэдгээ таньж мэдүүлэхийг хүссэн. Тэгээд цуглаанд би нэг хэсэгтэй л явж байсан. Тэгээ болсон. Тэгээд түүнээс яг 10 жилийн дараа буюу 2007 онд дахин бурхан надад өөрийгөө би бол байдаг бурхан юм шүү гэдгээ дахин харуулсан. Тэр нь би 11 дугаар ангид төгсөх жил байсан. Тэгээд дахиад л зүрхэн дотор минь бурхан байдаг гэдэгт би итгэдэг мөртлөө би цуглаанд явж чадаагүй. Харин 2008 оны 9 сард яг бурхан намайг энэ газар ивэлийн хур цуглаанд дуудаад би чамаар дамжуулан маш олон зүйлийг хийнэ. Чи зөвхөн минийхээ гэдгийг хэлсэн. Тэгээ би яг бодсон зүйл нь би бурхан дээр ирэхийн тулд 10 жилийг зарцуулсан. 97 оноос 2007. Тэгээ бурхан надаар дамжуулан ажлыг хийхин тулд дахиад намайг хэлбэржүүлж, базаж, хумж, босгож, зарим үед нурааж, зарим үед хугалж, зарим үед тастаж хайчихсан. Тэгээд хэрэглэгдэх цаг хүртлээр бас хэдэн жилийг зарцуулсан. Эргэлзээ, тэнэгэлзээний дунд байсан. Тэр итгэл дээр ирэхэд хүртэл тогтоосон цаг гэж байд юм байна гэж. Бид нар яадаг гэхээр одоо ч гэсэн би тэгж яардаг л та. Альфад үйлчилж байгаа. Тэгээ альфад үйлчлээд инхээр хүүхдүүд гис итгэл, гис цуглаанд яваал, гис өөрчлөгдөөл, гис гой болоод инхийг үнэхээр хүсдэг. Тэгэд нөгөө хэд нь ирэхгүй болохоор гүнгэлдэг. Бурхан биднэрт тогтоосон цаг хугацааг үргэлж бидний амьдралд амлснаа биелүүлэхийн тулд тэр цаг хугацааг тамьд юм байна гэж. Тэгээд ингэж хэлж байгаа. Бурхан Авраамд чиний эхнэр Сараг хувьд чи түүнийг Сара гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг өрөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж, түүгээр үндэснүүдийг бий болгох бөгөөд үндэснүүдийн хаад түүнээс гарна гэж айлтваа гэж. Би зөвхөн Сара буюу чиний эхнэрээр дамжуулаад чамд хүү өгнө гэж хэлж байгаа. Гэсэн чинь Авраам 17 дээр. Тэгэд Авраам нүрээр газар унан инээж гэж. 100 настай хүнд хүү төрнө гэж үү? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? Гэж зүрхэн дотроо хэлжээ. Магадгүй танд ч гэсэн ингэж хэлвэл та яг ийм л үйлдэл гаргана. Тэ 100 настай штэ. 90 настай штэ. Тэг хүүхэд өгнөө гэж бурхан амлаад байна.
тэр үед зүрхэндээ инээсэн Авраам одоо бурхны өмнө одоо нөгөө инээсэн тэр зүрхнийхэн байдлыг бурхан мэдээд түүнд хариулж Авраам бурханд Ишмаил таны өмнө амьдраасаа гэж би хүсэж байна. Яагаад зүрхэндээ инээсэн бэ гэвэл энэ боломжгүй маа гэдэгт Авраам жоохон итгэж эхэлсэн гэсэн. Уул нь Авраам итгэлийн баатар байхгүй. Тэр өмнөх ишлэлүүд дээр өмнөх бүлгүүд дээр бурханд юу гэж цаашаагдчихсэн бэ гэвэл чамайг би итгэлийн баатар хэмээн хүлээн зөвшөөрлөө. Чи зөвхөн учраас чи итгэлээр амьдрдаг нэг юм аа гэж. Тэгсэн чинь нөгөөх маань эргэлзээ тэнэгэлзэн дотор яг л хүмүүс бидний нөгөө хийдэг тэрэл зүйл дотор байна. Бид нар ч гэсэн яг ингэж боддог. Авраам чи бурханд итгэжгүй гэж бид нар бодож байгаа ч яг зүрхэндээ бид нар яг л ингэж боддог. Бид бурхныг яг л нэг өөрийнхөө ахархан бодол, өөрийнхөө ахархан оюун ухаандаа хайрцаглан боддог. Энийг бол бурхан хийж чадахгүй юм. Би чинь 100 штэ, 100 настай. Миний эхнэр нөгөө хүн надад хүүхэд төрүүлж өгнө гэдэг дагаа нөхөр чинь 90 настай. Яаж чадах юм бэ гэж. Харин миний өмнө одоо надад бурхан танаас өгсөн энэ Ишмаил гэдэг энэ хүүл таны өмнө амьдраад танд тааллыг болоод танаас өрөөлийг аваад яваасаа гэж би хүсэж байна гэж бурхан Авраам бодож байгаа. Бид нар дандаа нэг юм бурханаас өөр зүйлсүүдийг одоо бурханд итгэж найдахгүй тэр зүйлсүүд бидний дотор дандаа л эргэлдэж идэг. Тэгсэн чинь энэ хүү хэлж байгаа. Бурхан үгүй ээ. Чиний ихнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Би чамд хэлээд байна штэ. Сара чамд хүүхэд төрүүлж өгнө гэдэг чинь чи миний өмнөөс Ишмаилыг аваад одоо Ишмаилтай гэрээ байгуулад Ишмаилыг өрөөгөөд өгөөч гэж хэлээд тах юм аа. Одоо тэгвэл би чамд бүр тодорхой хэлье гэж байгаа хэлж байгаа. Юу гэж хэлж байгааг гэвэл чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж түүний ур удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна гэж. Одоо бүр тодорхойгоор бүр тэр хүүгээ гарч ирэхэд нь чи хэн гэж нэрлэх вэ гэвэл Исаак гэж нэрлэ. Исаак буюу тэр инээдэг. Чамд инээмсэглэл бэлэглэх болно тэр. Боломжгүй зүйлийг боломжтой болгодог нь хин юм бэ? Чи яагаад итгэхгүй байгаа юм бэ надад? гэж бурхан хэлж байгаа. Бид нар ч гэсэн яг ингэж боддог. Энийг бол бурхан за яах юм бэ? Харин нэг ийм арга зам байна. Өөр. Яг энэгээр л бурхан шийдэд өгчих واخаа гэж бид дандаа А вариантыг биш Б вариантыг дотроо бодож идэг. Тэгэл дотроо за итгэлээрээ ерөөсөө биш харин бяцхан тархиндаа бид итгэдэг. Тэгэд бүр нэрийг нь хүртэл хэлээд бүр тодорхой болгоч. Маш тодорхойгоор бурхан одоо хэлж байгаа. Исаак гэдэг нэр өгөө чи тэр хүүхэдтэй. Тогтоосон тулсан цаг хугацаанд би бүгдийг хийд юм аа. Хийнэ. Тэгээд бүр тодорхойгоор ингэж хэлж байгаа. 21 дээр. Харин би гэрээгээ эх жилийн үдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулнаа гэж. Эхлээд ямар нэр өгөхийг нь тэр хэлж өгсөн. Исаак гэдэг нэр. Инээмсэглэл гэдэг нэр тэр түүндээ өгөө. Яагаад гэвэл 100 настай Авраамыг 90 настай Сараг инээмсэглүүлсэн тэр нэгэн учраас тэгээ бурхнаар өрөөлийг өгөж та нарт өгсөн хүн учраас Исаак гэж нэрлээрэй гэж. Тэгээд бүр тодорхойгоор тэр хүүхэд хизээ ирэх вэ Исаак? Жилийн дараа яг үдийд ирнэ гэж. Харин бурхан гэхдээ бас Ишмаилыг зүгээр орхиогүй. За энэ миний төлөвлөгөөн дотор байгаагүй одоо төлөвлөгөөнөөс гадуурх хүүхэд би энийг юусаа хайхрахгүй гэж тэр юусаа хэлээгүй. Бурхан бидний бодол санааг үргэлж сонсож, үргэлж хүлээж авч, үргэлж бидний талд шийдвэрлэхийг тэр хүсдэг. Таныг юу хүсэж байгааг тэр мэддэг. Хэрвээ өөрөөс нь эсрэг зүйл бол тэр нураадаг. Харин өөрийнх нь дотор өөрийнх нь хүсэлд нийцүүлэн тэр хүсэж байгаа бол тэр зүйл дээр окей. Хамт хий гэж тэр дандаа хэлдэг. Тэгэд ингэж хэлж 20 дээр Ишмаилийн тухайд гэвэл би чиний үгийг сонслоо. Тэр сонсдог бурхан. Тэр чи ингэх гээд энэ үгүй чинийхийг хийлэхгүй. Зөвхөн миний замаар яв гэж
хэлдэг тийм бас бурхан биш. Тэр бидний бодол санааг, тэр бидний хүсэл зорилгыг, тэр биднийг юу хүсэж байгааг дандаа анхааран сонсдог. Тийм учраас ч тэр бидэнд хэлсэн. Гуй. Тэгвэл би та нарт өгнө. Тогш. Тэгвэл би нээ. Хаа. Тэгвэл түн чинь олноо, олдогдно, олноо гэж. Гуйдаггүй учраас та нар авдаггүй. Ирж хайдаггүй учраас та нарт байдаггүй гэж. Тийм учраас тэр сонсдог. Сонсоод бид нарт хариулдаг. Тийм бүр. Үгүй ээ. Ишмаэл бол миний хүсэж исэн хүүхэд биш. Сара та хоёр хилэлцэж тохиролцоод хагаарыг авчиж ирээд тэг миний хүсээгүй зүйлсийг хийсэн штэ. Түүнийг зүгээр хөөж явуул гэж хэлдэг тийм бурхан биш. Харин тэр сонсоод инхүү хэлсэн. Ишмаэлийн тухайд гэвэл би чиний үгийг сонслоо. Харагдсан би түүнийг өрөөж үржүүлэн онцгой ихээр олшруулнаа. Тэрээр 12 ноён төрүүлж би түүнийг агуу том үндэстэн болгоно гэж. Би түүнийг орхихгүй харин өрөөнө. Түүгээр дамжуулан үр удмуудыг бий болгоно. Гэтэ энэ дэр нэг зүйлийг харахад Ишмаэлээр ноёдыг бий болгоно гэж хэлж байгаа. Харин Сарагийн чамд төрүүлж өгөх Исаакаар би хаадуудыг босгоно гэж хэлж байгаа. Үгээр дамжуулан хаадууд бий болж үгээр дамжуулан миний төлөвлөгөө буюу миний гэрээ хэрэгжих болно гэж хэлж байгаа. Итгэлээр амьдардаг итгэлийн бааtruуд маш олон. Манай Монголд ч гэсэн тийм олон бааtruуд зөндөө их байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд одоо сувдан шигтгэв лөө. Сувдан ямар вэ? Нэг тийм кино нээлттэй хийх гэж байгаа утгагүй. Сувдан сондор. Сувдан сондор гэдэг шигтгэж үлээ. За сувдан шигтгэ гэдэг нэг тийм кино нээлттэй хийх гэж байгаа. Тэр нь болохоор нэг христчин гэр бүлийн амьдралаар сэтгүүлэн бүтээсэн тийм кино. Тэгээ бидний сайн мэдэх нөгөө эхнэрээ үүрээл явдаг байсан. Тэгээ хагалгаанд оруулаад авчиж ирээд эхнэр нь хөл дээрээ босоод тэг явж байгаа. Тэгээ нөгөө Отгон Баатар гэдэг пастор тэгээд Үлзий хутаг гэдэг эхнэрийнх нь амьдралаас одоо сэтгүүлэн бүтээсэн тийм гахалтай кино, христчин кино нээлттэй хийх гэж байгаа. Тэгээд зүгээр тэрийг би ингээд нөгөө юугийг нь үзэж яхад тэгж бодогдчихсэн. Итгэлээр алхам гэдэг, итгэлээр урагшлна гэдэг яг ийм ерөөлийг авчирч ирдэг бахаа гэж. Эхнэрээ хичнээн жил үүрч алхсан бал тэ маш олон жил үүрч алхсан. Яг тэр хүнд хизүүгийн дунд төрүүлсэн охиныгоо тэр сувдан шигтгэ гэж нэрлсэн юм бэл. Тэг яг бурхан тэр хоёрын амьдралаар дамжуулан жисэн монголчуудын бас дунд гэрчлэлийг бий болгож байгаа. Тэгэхээр бидэнд ч гэсэн итгэл найдвар дотроо бурхан биднэрт юу амласан тэрийг итгэлээрээ хүлээж авах үед тогтоосон товлсон цагт бүх юм биелээ олдгоо гэж. Намайг 1997 оноос 2007 он хүртэл бурхан намайг хүлээсэн. Маш итгэмжтэйгэр гэхүү ингээд хүлээгээд лээсэн намайг. Тэгээд би одоо юу гэдэг сайн мэдээ сонсоод тэгээ бас нэг жил цуглаанд яваг 2007 оноос 2008 он хүртэл. Тэгээд яг оюутан болж хурж ирээд бурхан намайг эвэлийн хур цуглаанд дуудаад маш олон шат дахиж маш олон одоо юу гэдэг зүйлсийг амсаж туулж итгэлийн амьдрал угаасаа биднийг нэг шатнаас нөгөө шат руу өсгөж нэг амьдралаас нөгөө амьдралын одоо нөгөө нэг хэм маяр руу шилжүүлж бид нар итгэвч биш байхдаа маш олон аимшигтай зүйлүүдийг хийдэг байсан бол итгэвч болсон хойно аяндаа түүнээс бид холдож эхэлдэг. Үргэлж бурхан биднийг хүлээж өөрт нь итгэж найдаасаа. Тэгээ би бас жоохон боц яагаад бурхан удаан хийд юм болоо гэж. Яагаад удаан хийгээд амарлаа.
Авраамыг яг ингэж харангууд Авраамыг зөндөө удаан хүлээлгэж байгаа. Маш удаанаар хүлээлгэж байгаа. Гэр орноос нь гаргаад явуулаад бараг 20 гаруй жил. Хэдэн настай Авраам дуудагдлаа? 70 настай дуудагдсан. Одоо 99 настай болчихсон байна. Энэ хугацаанд маш их зовлон бэрхшээлийг туулсан боловч эцэстээ бурхан амласнаа биелүүлдэг. Тогтоосон, товлсон, өөрийнхөө хийхийг хүсэж байгаа тэр л цаг хугацаанд хийдэг. Харин бурхан одоо бид нар яардаг. Харагдахгүй байгаа надад итгэж чадчих вэ гэдгийг тэр үргэлж хардаг. Надад итгэж гин үү? Эсвэл өөрийнхөө бодолд итгэж гин үү? Яаж вэ гэдгийг тэр үргэлж хардаг. Хаяада ихэвчлэн бид нар өөрийнхөө ахархан бодолд эзэмдүүлчих гэдэг. Төрүүлж бодчих гээд байдаг. Бурханаас төрүүлж. Ингэл юм байна. Яг ингэх юм байна. Яг би яг ингэх юм байна. Яг ингэх ёстой юм байна. Бурхан хүсэж гин хүсээгүй бурханаас асуугаачгүй гэж энийг яг бурхан хүсэж байгаа юм байна гэж бодоод хийдэг. Авраам Сара хоёр жисэн хагаар дээр яг л тийм зан гаргасан. Тэ? За одоо бүтгээ байлаа. 10 гаруй жил хүлээгээд за одоо бүтгээ байлаа. Бурхан угаасаа ингэж хүсээгүй юм байна. Бурхан чамайг миний энэ зарцтай тэр нэгтгээд тэгээд хүүхэдтэй болоод түүгээр дамжуулаад авралаа буулгах гэдэг юм байна. Гэвч үгүй эс. 23 дугаар ишлэлдэр Авраам Ишмаил хүүгээ болон гэртээ төрсөн бүхнээ мөнгөөр худалдаж авсан бүх хүнээ гэрийнхнийхээ бүх эр хүйстэн аваад яг тэр өдөртөө Бурхны хэлсэн ёсоор тэрхийн арьсаа тануулжээ. Авраам тэрхийн арьсаа тануулахдаа 99 настай, түүний хүү Ишмаил тэрхийн арьсаа тануулахдаа 13 настай байжээ гэж. Энэ хөвч хөндөх ёслолыг хэлж байгаа. Юу гэвэл 17 дугаар бүлгийн эхний хэсэг дээр Бурхан хэлсэн те. Хоёул гэрээ байгуулъя. Гэрээ гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ? Та гэрээ байгуулт юм уу? Байгуулж үзсэн үү? Үзсэн мэт те. Хоёр талынхан харилцан тохиролцоод тэгээ гар хөдлийн үсгээ зуралцаад натруудаар батлуулаад окей болоод тэгээд тус тусдаа амласнаа биелүүлж тус тусдаа хийх ёстой зүйлээ хийдэг. Тэр зүйлийг гэрээ гэдэггүй үгүй юу? Тэгвэл тийм гэрээ байгаас. Би чамд үр удмыг, би чамд газар нутгийг, би чамд ёроолыг, би чамаар дамжуулан үр удмуудыг чинь босгон байгуулж, би чамаар дамжуулан хаадуудыг гаргана. Энэ бол миний чамд амлаж буй амлалт, миний чамтай байгуулж буй гэрээ гэж хэлсэн. Харин чи энэ гэрээний баталгаа болгож надад юу хийх вэ гэвэл хүч хөндөх ёслолыг хийгээрэй. Үүгээр чин дамжуулаад хоёулангийн чин гэрээ үүгээр баталгаажнаа. Чи энэ амлсандаа үргэлж хүрээрэй. Харин би амлснаа чиний амьдралд биелүүлье гэж. Харин Авраам энд амлсандаа хүрсэн. Гэрээний биелэл, гэрээний тэмдэг, гэрээн дээр хийгдсэн тэр бүх зүйлүүдийг хийсэн. Маш итгэмжтэйгээр. Тэр өдөртөө Авраам түүний хүү Ишмаил ийхүү холцлуулжээ. Түүний гэрийнхэн түүний гэрт төргсөд хийгээд гадны хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эр хүйст нь түүнтэй хамт холцлуулжээ гэж. Энэ амлалт үргэлжилсээр харин Иесус Христийн үед энэ амлалт нь цэг тавигдсан. Харин Иесус Христэд итгэсэн хүмүүээр дамжуулаад авралт бий болно гэдэг шинэ гэрээ байгуулагдсан. Тийм учраас бид шинэ гэрээний үед амьдардаг хүмүүс учраас ирчүүд маань холцлол хийлгүүлэх ямар ч шаардлага байхгүй. Харин итгэлээрээ бид Бурхны өмнө ирж, итгэлээрээ алхаж, итгэлээрээ урагшлах. Иесус Христ бол миний цор ганц эзэн Бурхан, цор ганц аврагч маа гэдгийг бид итгэлээрээ хүлээн авдаг болсон. Шинэ гэрээний үед. Гэхдээ
Гэхдээ одоо нэг жоохон харамсмаар зүйл нь еврейчүүд одоо хүртэл энэ ёслолыг үлдээд одоо хүртэл Иесус Христийг хүлээсээр л байгаа. Харин бид Бурхантай шинэ гэрээ байгуулсан. Иесус Христээр дамжуулан шинэ гэрээ, шинэ амьдрал биднэрт ирсэн. Та Бурхантай гэрээ байгуулснаа мэдтгүү. Та гэрээндээ амлалтандаа хүрдгүү гэж. Иесус Христ бидний гим нүглийг залмай дээр үүрч, Иесус Христ бидэнд шинэ амийг өгч, Иесус Христ биднийг удахгүй ирж амнаа гэдгээ тэр амлсан тэр биелүүлэх болно. Тэгвэл та түүнтэй байгуулсан гэрээ бол түүний тушаалуудыг сахих гэрээ. Та бусадтай сайн мэдээг хуваалцах, та бусдыг хайрлах. Энэ нь бид шинэ гэрээний дотор амьдарч байгаа ийм хүмүүс юм аа. Та би Бурхантай гэрээ байгуулаагүй гэж явж иж магадгүй. Тэгвэл аль ямарт байгуулсан шүү. Байгуулсан байх штэ. Тийм болохоор гэрээндээ үнэнч гэрээнийхээ заалтуудыг зөрчилгүйгээр хийгээрэй гэж. Авраам бол зөрчөөгүй. Тэр яг ийхүү үйлдсэн. Тэр бүр мөнгөөрөө худалдаж авсан хүмүүстэй хүртэл тэр холслуулал буюу хүч хүндлтийг хийлгэсэн. Биднээс ч гэсэн Бурхан ийхүү гэрээний зүйлсээ шаарддаг. Сая хэд хоног би эмнэлэг твтэд гарсан. Тэгээ эмнэлэг твтэд гарахтаа нөгөө нэг ингээд нэг өрөөнд 8 эмэгтэй хүн хэвтсэн. Тэгээ сүүлдээ бүр ингээд нөгөө чих өвдөөд жаахан стресстэд тэгээд сүүлдээ эмнэлэхээс бүр гармаар санагдаж гарсан. Яасан бэ гэхээр бүр эмэгтэй хүмүүс ямар амар ярьтын бэ гэдгийг би бүр тэнчнээс бүр ингээд ойлголоо. Бүр өстэй үнэхээр амар. Үнэхээр амар. Тэгээ тэнд байгаа бүх хүмүүс хамаатан болчих. Ерөөс бүх түүхтэй нь мэдэх. Хаана юу хийж амьдарч байсан, яаж ийсэн хийж бүх юм мэдэх. Ямар амар хэцүү, ямар амар юм бэ? Жохон настай втер хүмүүс бол бүр бүгдийг мэдээд. Тэгээ би яг монголчууд угаасаа ярилцаад ивэл бүгд хамаатай юм байна гэдгийг нь баг мэдсэн. Тэглээ би гүрийгээдээс унтах хэвээр би жохон ингээд унтаад амраад нэтэр гих ёстой гэж чихвчээ зүгээл гээл унтгаал гэж. Сүүлдээ бүр болоод бос суугаад хамтдаа ярилцсан гэсэн. Бүр цагийн тариа орж иртэл 10 11 хүртэл ярьж байгаа. Өглөө босоод шүү дээ тэр чинь. Яриалгаа. Тэгээ өглөө 6 цаг цагийн тариа орж ирнэ. Цагийн тариа гар авчихад бүгдээрээ сэрч. Тэгээл яриалаа. Өдөрний 30-аас 40 минут нэг унтж байгаа нөгөө туслаа хийлгүүлээд ингэхдээ нэг хайл нэг угаасаа зөөрмөлцгэж байгаа байхгүй. Тэгээл нүд хавхуулчаал тэгээл яриалаа гэсэн. Яриал. Тэгээ ярьж байгаад сүултээ шашин руу орсон. За тэнгууд нь би чихвчээ ингээл жоохон суллаал тавиал. За гэж бодвол ингээл сонсоол. Тэр сайн, энэ сайн. Өчи тэрэнд очиж үзүүлээч. Тэр зүгээрээс та нэрээ тэгдэг гатал ингээл яриад. Тэгжээс нэг ихчийг за чи нөгөө айгүй хэцүү байгаа юм шиг байна. Тэр лам дээр очиж тэгээч гэсэн чи нөгөө ихч хариулж үгүй би итгэвч хүн. Би шивэдэд олон жил амьдарсан. Тэгээ би ингээд Иесус Христэд итгэдэг юм итгэвч хүн байна гэж. Би бүр босоод цуцсан. За тэгвэл би ч гэсэн гэж хэл. Тэгэл бит хоёр ярьлаа. Нийлж авч жаад нөгөө нэг 6 да. Тэ? За ийм очиртай юм гэсэн чинь бүгд маш буруу ойлголттой байсан. Нэг маань яг манай энэ нөгөө нэг ойролцоо амьдардаг. Тэгээ би нөгөө нэг манай цуглаан яг Баянгол дүргийн уртаас гарсан гэсэн. Бүү танаа цуглааныхан чи ястай амар хүмүүс байт юм байл ш. Хоёр гадаанаа зогсоод намайг бүр ингээд татаж чангаагаад оруулах гад гэл яриад. Тэгэхээр би цуглааныхаа зургийг харуулж чаад энэ саарл байшин бэснө те гэд асуусан. Гүү наашаа явахаар нэг ногоон байшин ингээд нөгөө нэг ярьж байгаа байхгүй. Тэгээ хизээч одоо юу гэдэг юм бид нар бол ингээд гараад татаж чангаагаад таныг ингэхгүй. Энэ байшин уу? Энэ байшин чинь цуглаан юм уу те? Хажуудаа гоё кафетэй, гоё газар штэ ярьж. За тэгвэл энэ манай цуглаан. Тэг гаж урсгал, зүг урсгалын талаар бит хоёр нийлж авч байгаа ярьлаа. За энэ нь бол буруу байдیں۔ Гэсэн чинь нөгөө хэд ч бүр ингэ төөрөлдөд байгаа байхгүй. Яа та нар бүгдээрээ Христийнхэн гэдэг мөртлөө тэрийгэ гаж энийгээ зүг гэдэг юм бэ? Та нар өөрсдөө яаж мэдчих вэ? За тэгэнгүүт нь л тэ Библийг гаргаж ирээл. Ер нь бол ингэ тийм аа тэгдэм аа. Тэгж жаад сүулдэ нэг юм гайгүй болоод за тэ та нар нэг гимн Христ итгэж хүмүүс чичрээд дараад идэх гинэ. Манай цуглаанд очиж. Ерөөсөл манай цуглаанд л очиж. Тэгэл гоё болно. Цуглаанд очиод үз тэгэл гоё болно.
яг юу гэдгийг тайлбарлаж өгдөггүйг нь тэ яг яагаад цуглаанд очих ёстойг хэлж өгдөггүйг нь ямар учраас бид нар бүтэн сайн болгонд цуглаад идгийг хэлж өгдөггүйг нь ажил амьдралтай хүмүүс байх чинь бүтэн сайн болгонд тэгээл ажил амьдралаа орхиол очиж явах гэж. Тэр бүх зүйлүүдийг бид нөгөө сайн мэдээний дотроо багтаагаад хэлж өгдөггүй бусад ойлгуулдаггүй юм байна гэж би бодсон. Зүгээр бидний сайн мэдээ юу гэвэл цуглаанд очоорой гоё болно. Юу гоё болох гээд байгаа юм. Яавал гоё болох юм гэдгээ. Тэгээ намайг болохоор тэгтэн чи бүр орцсон уу те? Чи нөгөө Библийн сургуулийн төгсөө бүр орцсон юм байна шүү дээ те чи. Тэмээ би орцсон хүн нь байна. За чамтай бол ярихгүй мэн намайг тэгч. Тэ? Тэнгүүт за энэ нь ийм учиртай, тэр нь тийм учиртай. Ер нь бол гадуур яваад таныг бүр ингэж чичирч дайрж байгаа тэр хүмүүс бол гаж урсгалын хүмүүс ах. Монголд асар олон гаж урсгал орж ирсэн байгаа. Сайн хүний нэрийг барьж те маш ихээр муухай зүйлийг хийж байгаа асар олон муу сүнснүүд байгаа гэдгийг тайлбарлаж өгсөн. Тэгээ яг хөө мэдээж хэрэг өмнө нь байжсэн нөгөө ийм бодол санаанууд нь 100% эргэж тэр арилаагүй. Гэхдээ баг зэргийн өөрчлөлттэй тий ингээ болсон. Тэгээ нэг 7 ихчтэй маш сайн найзууд болоод тэгээд гарч ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол тэрнээс бодсон зүйлүүд нь нэрээ бид сайн мэдээ гэж яриад байгаа зүйлийг маш сайн тунгааж бодож тий гэж сайн мэдээнд суралцах хэрэгтэй юм байна гэж утсан. Тэмч учраас манай ивэлийн хур цуглаанд авралын давалгаа гэдэг хөтөлбөр болж байгаа. Тэ? Авралын давалгаа гэдэг хөтөлбөр бүр сайн мэдээг аагаас нь яг хүртэл бүр чэйжлүүлээд зөв зүйлийг тэ чэйжлүүлээд ингэ яриулдаг. Тэр маш үр дүнтэй. Авралын зараар бид нар өсвөрийн хүүхдүүд, залуучуудтай хамт явцгаасан. Тэгээд яваад эрэхтэй маш олон хүмүүст яг системтэй тэр сайн мэдээг тунхагласан. Тэм учраас та сайн мэдээ ярьж чадахгүй байгаа бол тэр сургалтанд суугаасай гэж хүсэж байна. Цуглаанд очоорой гоё шүү гэж хэлэх нь сайн мэдээ биш ээ. За тэгээд тогтоосон, товлсон хийхийг хүсэж байгаа тэр л цаг хугацаанд бурхан бүгдийг хийдэг. Амлалтандаа хизээж хизээд хүрдэг тэр бурхан юм шүү гэж та бүхэнд тунхаглан хэлхийг хүсэж байна. Тэгэд тэр өнөөдөр таны гуйнгууд маргааш биелүүлдэг тэр бэрт биш. 30 минутын өмнө гуйсан зүйлийг чинь 10 минутын дараа бүг гэд гаргаж ирдэг тэр бэрт биш. Харин тэр итгэж байна уу гэдгийг шалгадаг итгэлийн бурхан гэдгийг та санаарай. Тэр үргэлж биднээс итгэлийг шаарддаг бурхан шүү. Тийм ч учраас бид нарыг итгэгч нар гэж хэлдэг шүү гэж. Тийм болохоор тогтоосон товлсон цагтаа бурханы хийсэн гайхамшиг хараад бурхандаа талархдаг тэр нэгэн байя. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Тэр 99 настай Авраамд 90 настай Сарад үр удмыг өгсөн шүү гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ хамтдаа босоод залбирая бүгдээрээ.